Zambi ori
босоод хариултаа хэлье. За хамгийн өөрөө ихтэй юм бэ? Танай бас. За босоод. За хамгийн ихтэй үгэн босоод нэгдүгээр хариулт. Мэдээ дарааж сүлжлэг орчин ямар хүчтэй орчин ямар үнэтэй вэ? За. Тэгээ сүйрлэг ус үзүүлэх хөнгөн тод яана. За. Тэгээ лакмусын хүчлэг ус үзүүлэх хөнгөн улаан. Сүйрлэг ус үзүүлэх хөнгөн бас улаан. За, лакмус хүчлэг орчинд улаан, сүйрлэг бас улаан үзүүлэх юм уу? За сууж. За, таахгүй байгаа баг байна. За тийм. Лакмус сүйрлэг орчинд яагаад үзүүлнэ? Лакмус хүүгийнхаа сүйрлэг орчинд хүүгийнхаа үзүүлнэ гэж байна шүү. Хараагүй юу хүн байна уу? Мэдээ дарааж хүчтэй орчин шаардлага сөрдөг орчин геномикийн хүчтэй орчин дөнгөгүй сөрдөг яга лакмусын хүчтэй орчин улаан сөрдөг орчин за тасна аксэмбэ за ахмад за тэгээд түрүүний хэлдэг бид осмын pH буюу орчин гэдэг тухай үзсэн байгаа тийм ээ. За тэгвэл pH-ийн хамгийн өөрөөр хэлбэл хэмжих хүн хамгийн их нь хідээс хідээ орно гэдэг юм та. Хідээс 8-14 гэн. За өшөө. pH сүйрлэг орчинд асуусан уу тийм. За тэгвэл сармаг орчинд pH ямар вэ? Хүчлэг орчинд 1-6. За тэгвэл энэ цэцэг байна тийм. Энэ цэцэг нь дуртай. Энэ цэцэг ямар хөрсөн дуртай болоо? Чиглэг хөрсөн. За ямар хөрсөн мэдгүй юм? Ямар төрлийн хөрс байдаг юм бэ? Хөрс. За хар хөрс байдаг юм шүү. За язгуутай хөрс байж болно уу? Эсрэг шаварлын хэсэг болсон дээ. За өшөө. За шаварлаг хөрс байж болно. Өөр ямар хөрс байж болно юм бэ? Чулуурын хөрс байж болно. Олон дээ. За тэр хөрс бол маш одоо юм байдаг байна шүү дээ. Тэгэхээр ямар хөрсөн дурмал хамгийн сайн урагдаг юм болоо бидний хэдүүлээ дадлахын ажлаар тайлбарлаж бий яаж үзэн. За тэхийн тул юугаа тэр дадлахын ажлын заавар алхам гэдэг байгаа. Алхам дөрөвдөр байна. За алхам дөрвийг уншаад алхам дөрвийг буюу дадлахын ажлын заавар гэж байгаа. Тэрийг уншингуудаа энэ дадлахын ажлыг хийхин тулд ямар аюулгүй ажиллагааны дүрм гол болохоо гэдэг. Тэгээ багаараа ярьсан зүйл. Цаасан дээр бичээрэй. Аюулгүй ажиллагаа. За дараагаар нь дэвтэр дээрээ энэ дадлахын ажлыг хийхин тулд ямар багц хэрэгтэй вэ? Ямар бодис оруулж хэрэгтэй вэ гэдгийг дэвтэр дээрээ хоёр баг нь болгоод бичиж байна. За багаараа ярьсан. Аюулгүй ажиллагааны дүрм жанаагаар энэ дадлахын ажлыг хийхин тулд ямар аюулгүй ажиллагаа хэрэгтэй вэ? За бусдууд нь бас уншиж байгаа. Энэ дадлахын ажлыг хийхэд ямар багж сав суулгах хэрэгтэй вэ? Ямар бодис оруулах хэрэгтэй вэ гэдгийг дэвтэр дээрээ хоёр баг нь болгоод бичсэн шүү. Хичээл дэвтэр дээрээ. За ярьж байгаа.
дадлын ажлын заав тийм ээ. Дадлын ажлын заавыг хацаагаад хийх шүү дээ. За энэ ажлын дүрм зохиол дууссан баг дараа үлдээ. За энэ дууссан юм тий. За энэ дууссан. За энэ ажлын дүрмийг дуусгаад халтаа хан дээр гаргаад тавьчихлаа. Халтаа хан дээр гаргаад тавьчих дуусгаад дуусгаад тавьчих. Намайг надруу дэшигээ тэр дэхи юу дээр бачиж. Хамаа дэхи самрын дэхи багшаа надад хэлсэн юм байна тий. Багшаа надад хэлсэн юм байна. За эдний багаас хамгийн өвчтөстэй өгнө. Аюулгүй дүрм тайлбарлая. За эдний багаас бүгдээрээ босч та. Хамгийн намхан өгнө гэлээ. Хамгийн намхан тий мөнгөнд юм. Бүрдээ юм. За хамгийн намхан бүрдээ тайлбарлана. За эдний багаас За энэ үтний эзэн тайлбарлах нь. За эдний багаас хамгийн өндөр юм бэ? За хамгийн өндөр нь чи юм бэ? За чи тайлбарлая. За эдний багаас гараа бүгд нэгээрээ 3 гэзэг тавьшаа. Нэгээрээ 3. Хамгийн дээр байгаа. За хат хатраа тайлбарлах нь. За гарыг багуудын тайлбарлах таны самсаа өөрөө битсэн аюулгүй ажлын дүрмийг ажиллуулаад танаа багийн яасан бэ гэдгийг тайлбарлаж байна. За нэг юу багс ихтэй. За гараа тогтчих. Гараа тогтчих. Гараа тогтчих. За бүгд босдогоо багуудын хийсэн аюулгүй ажлын дүрмийг сонсож байгаа. Нэмэх юм байна уу? Хасах юм байна уу гэж ахаар шүү. За нэгдүгээр багс болгоомжтой хайцаг, хоёр нь дадлгын ажлыг цаг хугацаанд хийж гүйцэтгэх, гурав нь зааврын дагуу ажиллана, дөрөв нь хэмжих зөв авах. За энэ хийсэн байна. Хоёрыг уншдаа. Багшийн зааврын зөвлөгөө дагуу багц хэрэгсэлтэй болгоомжтой хайцаг хэллүүр юулуур индикаторыг зааж шууд цаас хэмжээнд цэглэн шилэн сав урвал курс нэрмэл бас. За дараа нь. За гол сайн байна. За дараа нь. Манай тусаар манайгаар багшийн заавраар ажиллах, тусаар баг чиглэлээр химийн бодисуудаа болгоомжтой хэрэглэх бэйлийн өмс гэсэн. За бэйлийн өмснөн химийн бодистой болгоомжтой харьцан гэсэн баг байна. За танаа. Багшийн заавраар ажиллах, бодистой болгоомжтой харьцан юу гэстэй байна. Цаг хугацаанд багш. Цаг хугацаанд багш цагаа баримттай ажиллана гэсэн байна. За танаа. За өнөөдрийн дадлын ажил дээр хамгийн гол баримтлаг юм юу юм болов? Цаг хугацаанд өшөө эмэг зүйл нь баг их багууд инх зэгцтэй ажиллана тийм ээ. Нямба байна гэсэн ийм ерөнхий гол санаа гаргасан байна. За тэдний баг зөвхөн сав суулга оруулаад бичсэн гэсэн тийм сав суулга аюулгүй ажиллагаа гэдэг байна. Бидний энэ дадлын ажил хийж гүйцэтгэх. За баярлалаа. За дадлын хийхээс өмнө тааны бэлтгэл дээрээ за ямар сав
За цилиндр. Индикаторын зас. Штатив. Индикаторын зас. Штатив. Ушо. Индикаторын зас. За юу гэсэн цилиндр штатив ушо. Шук цас. За шук цаас. Шилээс ав. Хороший. Индикатор зас. Өөр юу хэрэгтэй юм аа? Хороший. Хороший хэрэгтэй юм аа? Шилээс ав. Шилээс ав гэж. Шилэн аяг гэж тийм ээ. За шилэн аяг. За ушо. Ширээн дээр чи юу байгаа вэ? Штатив байгаа тийм. За бодис нь юу авах юм бэ? За курс аав. За усаа авч. За индикаторын цаа, универсал индикаторын цаас гэж. За цаас гэж. За дахиад тэгээд юм дахиад нэг асуултыг яаж мэдэж эхлэх вэ? Ер нь намайг бодож байгаа энэ курс ямар орчиндөө байх болов? Курсыг өргөдгийг одоо бидний ногоонцтой урагдгийн курс биш тийм ээ? Энэ ер нь ямар орчиндөө байх болов? За ингэж бодчих. За бүжиглээ байж байна. Хаан байж байна. За тэгвэл нэгдүгээр баг ямар орчиндөө байна гэж юм? Нэгдүгээр баг. За бүжиглээ орчиндөө гэж нэгдүгээр баг гэсэн шүү. За саруу орчиндөө гэж яаж баг гэсэн бэ? За дөрөвдүгээр баг саруу орчиндөө шүү. Сүлжээ буюу суулжаар орчин тийм ээ? За сүлжээ орчиндөө гэж яаж баг гэсэн бэ? Ороо яснаа. За ошоо. Хоёрдугаар баг ямар орчиндөө гэж бодож байна? Бүжиглээ. За хоёр бүжиглээ байж магадгүй гэж байна. Ошоо тав байна уу? Саруу гэж бодож байна. За саруу гэж бодож байна. За тэгвэл энэ таамаглалыг хэлүүлээ өнөөдрийн туршлагаар яг нь батлах юм шүү дээ. За багуудаас нэг юм батлаад энэ юу? За дэлхийн чүг жоохон юу яаж байгаа? За 10 мл-ийн цилиндр хэмжээтэй цилиндр ширээн дээр чинь байгаа. Арыг шууд хэмжээтэй цилиндр хэмжиж аав. За усыг яаж хэмжиж авах вэ? Хин их надад. За тийм хэмжээ. Өдрийн хагасны доогуур харааны төвшин дөрөв уснаа бариад өдрийн доогуур 10 мл-ийг хэмжиж авах. За авсныгаа яг стакан хийгээд стаканзаа хийгээд тэгээд яаж төлөв? За тэгээд хурснаас хийгээд хаа За нэг хэсэг нь юу дүрэн дээрээ фильтрийн цаасаа юухээр бэлдээ бод махалмаар уусгаж байна. Уусгаж байгаа юу? Юу дүрэн дээрээ цаасаа бэлдээ
Шингэн цаг юу зэрэгтэй юм бэ? Уусандаа хамгийн давуу хийн өшөө дээрээс нь энэс энийгээр яг усаач чагаад нөгөө таасан ногод болоо шүү заяа. Тэгээд юу нэрээ юу нэрээ За цаасаа жоохон оргоод дэшээ хурдгаас нь яагаад энийг ингэж зурцаад цаасан дээр жоохон тусаагаад барил та. За тэгээд тогтоочихсан. За одоо уусандаа шүүгээрэй. За тунгаа. Хурсаа жоохон тунгаага за энийг бол шүүж ихэлсэн байна тийм. За Бити тунгаа гэсэн. дахиад нэг шүүндээ гацсан шүүгчийг нь дахиад нэг яасан шүүж тэгжээж За хоёр дахь шүүгдсээ индикаторынхаа цаасаар туршаад өнгөн дээрээ тулгаад үзээрэй. За хоёр дахь шүүгдсээ индикаторынхаа цаасаар туршаад энэ өнгөн дээрээ бариад ямар вэ? Газ хаасаач солингуудаа уусандаа дахиад өөр шүүгчийн За одоо хоёр дахь шүүгийг
ч ус үйдэж шүү дээ. Шака юусаа авдаг надад хасчихсан. Жохоо игээд норгож ш нэг их хайрдаг. Би яаж юм. За тусч нь. За шүүмжийн хооронд нь шүүж байгаа тусган дээрээсээ юу ярьж? Тийм индикаторын цаасаа цагаа жоохон багсахын тулд шууд авъя. За тэгээд универсал индикаторын яг ямар өнгөндөө тавьж ийн үгээ өнгийн тодорхойлж байна шүү. Универсал индикаторын цаасаа өгсөн байгаа шүү тийм ээ. За шаргал өнгөөр гэсэн юм уу? Шар ногоон дээр гэсэн юм уу тийм? За шар ногоон өнгөн дээр гарсан гээд энэ хөтөөр авчихсан байх тийм энэ авчихсан тийм үү. За энийг ямар очинд байна гэ. За бид яг нөгөө давхрын үр дүнгээ бичсэн байгаа да. Энэ дээр ямар очиндтэй байна гэдгийг бичсэн. Давхрын үр дүнгээ байгаа шүү дээ. За тэгээд үр дүн юу вэ? Ямар юу авсан бэ? Ямар очинд авчихсан? Учтаа бүгдээ за ерөнхийдөө бүхэн дээр би одоо үгүй. Ягаад гэвэл алтаараа харуулж харж бүгдээ яасан. Тайлбарсан байгаа. За дараа нь туршилтын гүйцэтгэсэн байдлаар за ихэнх байгууллагууд гайгүй байсан. 5 дугаар бол жоохон хөдөлсөн тийм ээ. За шийдэл цагтаа харьцах ажиллагаа гайгүй байна. За тийм болохоор би юуны туршилтын үйл ажиллагаа гэдэг би багуудад бүгдэнд нь за 5 дугаар он дээр би бусдад нь өнгө өгдөө. За одоо хэлээд цааш нь өнөөдрийн хичээлийн маань зорилго нь юу байсан юм бэ гэж харъя. За өнөөдрийн хичээлийн зорилго юу байсан бэ? За нэгдүгээр нь урмал зорилго нь урмал ямар хүрсэн дургдаг болохыг тодорхойлно. За урмал ямар хүрсэн дургдаг юм бэ? Амар хүрсэн дургдаг юм бэ? Хоёрын хүрсийг саармжуулахын тулд яг ёстой вэ гэдгийг хэдүүлээ ярьчихсан юм тийм. За дараа хүчний бороо гэсэн энэ мэдээлэлтэй болохоо гэсэн юм. За энэ дээр хүрсний pH ямар орчинтой байсан байх нь? 7-д тэнцүү сар. 7-д тэнцүү бай сар мог орчин. За энэ багш нь 7 хоногийн өмнө курс усанд хийгээд тавьсан байгаа. Ямар хөнгөлөө усанд харагдчихэ? Шагал харагдаж байна. За та нар бол шууд хийдэрсэн энэ багш нь болохоор 7 хоногийн өмнө курсыг усанд хийгээд хийсэн байгаа. Тэгэхээр уусмал нь яг ийм юутай шаргалтай өнгөтэй сар мог орчинтой ногоо өнгө нэ гэж байна. За тэгэхээр энэ юм дээр бас сая таны университетийн индикатор дээр бүгдээ бариад үзээд харсан байгаа. За энийг нэг харцгаа. Энэ зургийг нэг хараад энэ юуны тухай зураг юм болоо. Багаараа ярилцаад байгаа. За нэгэн санаанаа энэ зурган дээр тайлбарлаж байна. За эхний зураг юу байна гэж харах. Харж байна уу? За өөрсдөө бодогдолтой бодож байгаа тайлбарлан за бусад багууд нэмэх юм дээр нэмэх шүү заяа. За энэ юу бэ? Маш сайн ажиглаа. Зураг маш сайн ажиглаа шүү. Зураг маш сайн ажиглаа.
За яаж өгдөг юм бэ? Нэг хүн байх. Ай багас хамгийн зоригтой гацрээд энэ зургийн талаар энэ зураг дээр юм тийм юм байна. Бид нар ингэж багс яана гэдгээ тайлбарлаж ярьж хүн байна. Хүчлэг хүрсэн. За намасаа ичлээ. Хүчний бороо нөгөө айгүй агаарын хүрсэлтэй үйл төрөлсөс уцаа ихтэй ордог юм. Хүчний бороо ордог бол үзсэн. Тэгээд хүчний бороо ороод юу гэдэг урмал айгүй сүр мөлөтэй бусдаас навчиг үлдчихдэг тийм болсон. За хүнд ч гэсэн автай. За өөр санаа нэмэх. Хүчлэг хүрсэн нөгөө урмал ордоггүй. Хүчлэг хүрсэн урмал ордоггүй юм болов. За өшөө санаа. За энэ хүний үс халдвартай. Хүчний бороонд хүний үс нь яадаг юм? Халдвартай. За. Тийм учраас яасан бэ энэ? Заамт барьцаа авах гэдэг юм. За өшөө санаа нэмэх юм байна. Зургийг хараад ажиллаа. Үйлдвэрээс гасан тийм удаа тэгээд тог айлаас болж агаар хөтлөөс Үйлдвэрээс гарсан удаа. За тэгээд энэ төрлийн одоо юм шатаасан хог айлд юунаас болоод хүчлийн бороо ордог байхаа гэсэн юм санаа. За зүгт сайн байна. За тэгэхээр хүчлийн бороо юм ямар хог үнэлттэй гэж ойлгочихваа юм. Ямар ч юм яг Сөрөг нөлөөтэй. За сөрөг нөлөөтэй бай тийм ээ. За тэгэхээр мод энэ хүчлийн бороотой үед яах нь урахгүй. Тэгэхээр хүчлийн хүрсэнд юу орохгүй. За энэ яасан бэ? Хүчлийн борооны улмаас хөшөө яасан? Бүтэнтэй бүр юм одоо байж байгаа юм тийм ээ. За энэ муу аа мод бас яасан. За энэ нэг зураг бас энийг ажиглав. За энэ дөрвөн ургамал байна. Эхнийх нь ихсээ ургасан гэж харж байна тийм. За тэгвэл эндээс та нар таамаглал дэвшүүлж байгаа. Эхний А, Б, В гэх хичээлтэй. Ямар хүрсэнд ургасан ургамал байж болох вэ? Эхнийх нь сарн хүрсэн. За Дараагийнх нь болохоор яг суйрлаг юм болоо. Суйрлаг. За суйрлаг тийм ээ. За бүр муу ургасан. Урагтай хүчлэг. Урагтай юу аа хүчлэг хүрсэн. За ерөнхийдөө хүчлэг хүрсэнд бороо юу ургамал яадаг байх мó? За тэгвэл хөрс хүчлэг байвал яаж хүчлэгийг нь болиулах вэ? Саармжуулах вэ? Яг бол за энэ материалыг унших хэрэг. Хүмүүст явуулсан. Нэгэн тариачин 3 өдөр талбайд ловонд иржээ. Намар ловонгаа хураахад талбай бүрийн ургац харилсан арилсан байжээ. Зарим талбайн ловон харлаж муудсан зураг дээрээс үзээд халаж муудсан байдалтай байжээ. Энэ үзэгдлийн шалтгааныг олохын тулд тариачин хиймчдэд ханджээ. Хиймчдийн судалгаа зөвлөсөн арга замыг хэрэгжүүлснээр дараагийн жил сайн чанартай ловонг 10 ихээр хурааж авчээ. За болчихсон тийм. За 3 талбайтай байсан байх юм тийм үү? За тэгээд талбайнаас нь янз бүрийн одоо урцын хэмжээ янз өөр байсан. Тэгээд хиймчд хандсан. За хиймчд яасан бэ? За Баши. За гэртээ тийм хандсан манаас за мөн тийм Хиймч хүрсний хүчлэлэг эсвэл суйрлаг чанарыг универсал индикатороор шалгаж үзжээ. Хиймчийн илрүүлсэн үр дүн болох индикаторын өнгөд үндэслэн хөрс тус бүрийн хүчлэлэг, суйрлаг, бүрийн саармгийг тодорхойлж хүснэгтийг хүсэн багамд хүч хүчнэ. За санаад наанд нэг 3 багам өгсөн байгаа. За ингээд эхний талбай удаа өнгөтэй, хоёрдугаар талбай шар өнгөтэй, гуравдугаар талбай хөнгөтэй болсон гэсэн байна. Тэгээд харж байгаа нууц юу байгаа юм. Сумат. Юу байна? Бид нар үздэг байсан байна. Ингээд удаан байхаараа ямар өнгөтэй байгаа вэ?
За удаанхээр энэ юуны хамгийн хавар нь юу? Урдуур нь буюу 1-ээс 3-ын хооронд байна тий. Тэгэхээр ямар юм хүчиллэг маш их хүчиллэг байх нь тийм үү? За шар гараа 5 6 дээр гэсэн байна. Тэгэхээр ямар болох нь? Сармаг. За 5 6 сар арай нөгөө 1 2 3-ыг одлоо арай баг хүчиллэг байгаа зү. За тэгвэл хүүг болсон гэхээр ямар болох нь? Тэгвэл тариашны 3 талбай ямар хөрстэй байсан байх нь? За дон зэргийн хүчиллэг өшөө суурилдаг хөрстэй байжээ. За тэгвэл энэ хүчиллэг хөрсийг яавал хүчиллэг биш саармаг болгож болох вэ? Яг үлээ. Бодлоо нэмнэ. Ямар бодлоо нэмэх вэ? Саармаг шүү дээ. Ямар бодлоо нэмгэнэ? За бодъё. Хүчиллэг юу нэмгээр юу болдог вэ? Хүчиллэг юу нэмгээр саармаг болдог вэ? Хүчил юу тавуулгаар саармаг болдог? Шүүл. Тэгэхээр хүчиллэг хөрсөндөө юу нэмгэнэ? Суурилаг бордоо хийгээд зүйтэй гэсэн байна. Хүчиллэг хөрсөндөө суурилаг бордоо хийж хөрсийг ямар болгох нь? Саармаг болгох нь. За өнөөдрийн хичээлээр та нарын оролцоог үнэлэхэд багш нар ABCD гэсэн энэ юу ширээн дээр тавьсан байгаа тийм ээ. За тэгэхээр багууд бие биендээ өнөөдрийн хичээлдээ аль багаас хичнээн хүн оролцсон гэдгийг өөрсдөө мэдж байгаа юм чинь үнэлгээ өгнө. За хэлэхэд юугаа өөрөөр заяа. Бичлэгээ өөрөөр за. За тэгээд ахта энэ бас хоёр өнгийн цаас байж байгаа шүү тийм ээ. Энэ цаасан дээр нэрээ бичээ. За энэ термометрийн заалтан дээр өнөөдрийн хичээл хэв зэрэг ойлгосон бай гэдэг сэтгэл санааныхаа юугаар намгаар гарна шүү. Тэгэхээр нэг цаасан дээр нэрээ бичээд тэр нэрээ наан. За одоо хэдүүлээ. За би та чих ажил буюу нөгөө саяны бидний одоо танахта ярилцсан дасгал байсан шүү дээ. За бусад багууд оноогоо өргөх учраас ярилцж байгаа ABCD гэдэг оноог өргөн. За нэгдүгээр баг дээр өнөөдрийн оролцоо нэгдүгээр баг хэр байсан бэ гэдгийг өргөе. Нэгийг өргөхгүй бусад 4 баг өргөн шүү. 1 2 3 өргөрөө. За харъя. B A. За нэгдүгээр баг дээр 2A 2 B өргөлөө. За хоёрдугаар баг дээр бусад оноо өгье. Хоёрдугаар багийн өнөөдрийн оролцоо хэр байсан бэ? За 1 2 3 өргөрөө. B. За 4B. Хоёрдугаар баг 4B авлаа. За гуравдугаар багийн оролцоо эднийх ер нь хэр орсон гэж бодож байна. Бусад багууд өргөе. 1 2 3 за A B 3A 1 B-тэй. За дөрөвдүгээр баг дээр бусад хүмүүсд нь оноо өгөрөө. За 1 2 3 өргөе. Оноо өгөрөө. B 2A 2 B-тэй. 2A 2 B-тэй өгөрөө. 5-дугаар багийн оролцоо үнэлье. За өргөрөө. B 4 B-тэй. За энэ та нарын биеиндээ өгсөн онооны байдлаар энэ багуудын оноонууд гарч ирсэн байгаа. За ерөнхийдөө юу болох яасан. За энэ эхлээд бичсэн энэ таамаглалуудаас аль багийнх нь яг зөв бол тарахтай юм. 4-5 баг өнөөдрийн дадлын ажлыг өөрөөр хэлбэл таамаглалд дэвшүүлж гаргаж ирсэн. Тиймээс таамаг гэдгийг оновчтой тодорхойлсон байна. За энэ хоёр бол мэдээ болсон байхаа гэж бодож байна. Тийм үү? За цааш нь хүнсний ногоог ямар шинжлэх хүсэнд хариулж илүү урагш өгөх вэ? За тэгвэл цааш нь хиймжит талбай хөрсийн хөрсийг дуунгийн тариалтанд бэлтгэхийн тулд нэгэн аргыг зөвлөсөн. Энэ аргыг нэрлэнэ үү? Энэ аргад тийм ямар үзэгдэлд үндэслэж байна вэ? За суурилаг бордоо гэж ярьдаг хөрсөн дээр. За шүү тийм суурилаг бордоог ашиглаж хөрсийг саатаж болно. Зөвхөн суурилаг бордоог ашиглаж хөрсийг саатаж болно. Ямар химийн үзэгдэл гэж хэлэх вэ? Саармагч үзэгдэл ихсэн юм. Юуг саармагч үзэгдэл гэж хэлэх вэ?
хэлээ. Хүчтэй Шүлт хоёрын хооронд сайн байна. За гэрийн татвар. Интернетээс хүчний борооны тухай өөрснийхөө одоо ойлголтыг нэмэгдүүлээд материал олж зураглал хийгээд тийм ээ хүчний борооны тухай зураглал хийн. За боломжтой би эсээ бичиж чадна гэж байгаа хүчний борооны хор хөнөөлийн тухай эсээ бичлэг зохион бичлэг маягийг бичиж болно. А хэрэг би сайн зурж чадна гэж байгаа бол хүчний бороо одоо ийм хор хөнөөтэй байдгаа гэдгийг зургаар илэрхийлж зурж байна. А бүрийн задан дээр